Эзнийг хүлээн авахдаа Библиэс би бүх зүйл хаанаас үүсэлтэйг хүний завхралын их сурвалжийг Яхова бурхан хууль тогтоож эзэн Есүс чөтгөрүүдийг хөөн зайлуулж өвчтэй гэдгээж хүнд ариун их нэгүсэл хайрлж хүн төрлөختнийг аврахын тулд нүглийн тахил болж биечлэн цовдлогдсныг мэдж авсан. Библи эзний авралыг ойлгоход тусалж өдөр бүр жаахныг уншдаг байлаа. Пастор маань бидэнд үргэлж хоёр гэрээ бол бүрэн төгс тэдгээрт бурхны бүхүүг багтсан гэж хэлдэг. Бид Библиэс ямар ч цаг үед холдож чаддаггүй. Би ч тэр бүгдэд итгэсэн. 2016 оны 3 сард нэг үеэлтэйгээ гадуур явж байгаад нэг ахтай уулзсан юм. Ярилцаж байхдаа тэр ах надад эзэн Есүс эргэн ирсэн. Тэр бол махбод дэх төгс хүчит бурхан. Бурхны гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийж байгаа гэсэн. Ярих зураа цүнхнээс ном гаргаж ирээд бидэнд эцсийн өдрүүдэд бурхны илэрхийлсэн үнэн үүнд агуулгаж байгаа гэсэн. Номыг нээгээд харахад хавцан дээр нь хурганы нээсэн хуйлмал ном гэж би үнэхээр цочирдсан. Тэр номыг огт харж байгаагүй. Ах үүнийг бүгд бурхны үг гэж байдаг. Яаж тийм байх юм бэ? Бурхны үг Библиэд л байдаг. Яаж өөр номонд бичигдсэн байж болох вэ? Пастор үргэлж бидэнд бурхны үг Библиэд байдаг. Библиэс бусад бүх зүйл эзний замаас гаждаг. Тэрс үзэл гэдэг. Яг тэр үед эцсийн өдрүүдэд тэрс үзэл ихсэх хүчээр тэр хүмүүсээс зайлсхийж номыг нь уншихгүй байх нь өөрийгөө хамгаалах арга гэж пасторын хэлснийг сонссон юм. Ийм бодоод би өөрийн эрэхгүй сэрэмжилж нэг л мэдхэд сонсгоо болсон байсан. Харин үеэлд маань ахын нөхөрлөл гэрчлэлээр таалагдж хурганы нээсэн хуйлмал номыг уншиж бурхны эцсийн өдрүүдийн шинэ ажлыг судлахыг хүссэн. Ингэж хэлэхэд нь би цочирдож яаж ийм хайнга байдлаар хүлээн авч чадаж байна? Бурхны бүхүүг Библиэд агуулгадаг гэж пасторын хэлснийг мартчихсан юм уу гэж бодлоо. Би огт сонирхохгүй байсан. Үеэлдээ ч судлахгүй байхыг ятгсан ч тэр хэрэгссэнгүй. Намайг ч гэсэн судалж үзгэлээ. Манай үеэл 20-од жил итгэсэн. Библийг сайн мэддэг. Итгэлдээ тууштай нэгэн. Тийм шийдэмгий байхаар нь би хүчлэхийг хүсээгүй. Тэгээч хүн бүр өөрөө шийдэх хэрэгтэй. Тийм ээ. Түүнээс хойш үеэл маань байнга надад хурганы нээсэн хуйлмал номоос олж авсан гэгэрлээ хуваалцаж унших их болсон. Пасторын үгийг бодоод би уншиж зүрхлээгүй. Би эрс шийдэмгийгээр надаас асууха боль. Та өөрийнхөө би өөрийнхөө итгэе гэсэн. Ингээд үзэлтэйгээ зөрүүдлэн зуралдаж өөрийгөө эзэнд үнэнч гэж бодсон. Нэг худалгүй Христэд итгэгч найз маань их л баяртайгаар ариун сүнсний ажилтай чуулганыг олсон. Тэдний номлол нэлээд гэгэрэлтэй гэлээ. Итгэлдээ удаан хугацаанд тээж ирсэн төөрөгдөл нь шийдвэрлэгдснээс намайг ч сонсгосон юм. Би тэр чуулганыг үнэхээр сонирхож байсан болохоор ямар чуулган юм бэ гэхэд төгс хүчит бурхны чуулган гэхэд би сонсоод сэтгэлдээ их гайхсан. Төгс хүчит бурхны чуулганд үнэн бий гэж юу? Эргэн тойрны хүмүүс яагаад төгс хүчит бурханд итгэж эхлээд байна вэ? Бурхан төгс хүчит бурхны эцсийн өдрүүдийн ажлыг судал гээд байна уу? Миний баримталдаг үзэл бодол буруу гэж юу гээд? Би эзэн залбирч өдрөмжийг нь гуйсан юм. Хожим нь үеэл маань бурхны эцсийн өдрүүдийн ажлыг дахин дурдж төгс хүчит бурхан үннийг илэрхийлж бидний мэдэхгүй бүх төрлийн үнэн болон нууцуудыг дэлгэж сатан хүмүүсийг яаж завхруулдаг? Хүн төрлөختнийг аврахаар бурхан яаж алхамаар ажилдаг? Хүн төрлөختөн бурханыг эсэргүүцдэхийн уг үндэс нүгэлт уг чанарыг нь яаж шийдвэрлэж ариусгах тухай илчилсэн гэлээ. Тэр тэдгээр үгээс 20 жилийн итгэлээрээ олж авснаасаа ч ихийг олж авсан. Бас төгсч бурхны үг чуулганууд хандаж ярьж буй ариун сүнсний тухай зөгнөлийг биелүүлдэг.
Тэр бол хуйлмал номыг нээсэн хураг гэд намайг очгож ятгсан. Нөхөрлөж байхдаа үеэл маань эрдэнэс олсон юм шиг тун баяртай харагдаж байсан. Төгс хүчит бурхны чуулганд ямар нэг үнэн байж магад санагдаж би очихоор шийдсэн. Бурхан талархъя. Сайн хэрэг болж. Харин тийм. Маргааш нь би төгс хүчит бурхны чуулганы гишүүдтэй уулзсан. Би эхлээд л төрөглийнхөө талаар элен далангүй хэлсэн. Манай пастор Библиэс өөр хаанч бурхны үг бичигдээгүй. Бүгд Библи дотор байгаа. Библиэс гадуурх бүхэн тэрс үзэл гэсэн. Энэ номондох үгс бурхны үг гэж яаж хэлж чадаж байна вэ гэхэд Жан ах надтай нөхөрлөж ингэж хэлсэн юм. Тэрээр маш олон шашинлаг хүн бурхны бүх үг Библиэд байдаг. Зөвхөн Библиэс л олно гэж боддог. Энэ нь бодит байдалтай нийцдэг үү? Үгүй. Бурхан бүх үгээ Библиэд байдаг гэж хэлсэн үү? Үгүй. Библиэс холдох нь тэрс үзэл гэж бурхан хэлсэн үү? Хизээч үгүй. Библийг ойлгодог хүмүүс гэрээнүүдийг эзнээс хойш 300 жилийн дараа эмэгтгснийг мэддэг. Эхлээд бурханы ажил, дараа нь бичвэрүүд бий болсон. Өөрөөр хэлбэл эрен үе бүрдэх бурханы ажил тухайн бичвэрүүдэд үндэслэдэггүй. Тийм ээ. Израильчуудыг Египтээс гаргах үедээ Яхова бурхан хууль тушаалуудаа бичвэрүүдэд үндэслэн гаргасан уу? Үгүй. Мэдээж үгүй. Тэр үед бичвэрүүд байгаагүй. Тийм шүү. Нэгүслийн эрен үед эзэн Есүсийн ажил нь гэмшлийн замыг түгээж хүмүүст бусдыг яаж өөр шигээ хайрлаж, уучлж, дайснаа хайрлахыг заах байсан. Өвчтөе хүмүүсийг амралтын өдөр эмчилсэн. Энэ бүхнийг хуучин гэрээнд үндэслэн хийсэн үү? Үгүй. Эзэн Есүсийн ажил үг хуучин гэрээнд ч бичигдээгүй байсан. Хууль тушаалуудад бурхны хүн төрлөختөнд тавьдаг нүдийг нүдээр, шүдийг шүдээр нүгэл үйлснийхээ дараа дахил өргөх, амралтын өдөр амрах гэх мэт шаардлагатай зөрчилдсөн. Тийм ээ. Хэрвээ хүний үзлээр бурхны үг Библиэс өөр газар байхгүй. Бусд нь бүгд тэрс үзэл гэвэл эзэн Есүсийн ажлыг яллаж байгаа биш үү? Тийм ээ. Яг зөв. Яг зөв. Тийм шүү. Бурхан шин хизээч хуучирдаггүй. Түүний ажил үргэлж урагшилж байдаг. Бурхан ажлаа Библиэд суурилдаггүй. Библиэс ч лавладаггүй. Дагалдагчдаа залж чиглүүлэх замыг Библиэс хайж олдоггүй. Харин Библийн хүрээнээс давж шинэ ажил хийж хүмүүсийг шинэ замд чиглүүлдэг. Тийм ээ. Энэ бүгд үнэ. Бурхан бол амралтын өдрийн эзэн, мөн Библийн ч эзэн. Бурхан Библийн хүрээнээс хальж өөрийн удирдлагын төлөвлөгөөнд үндэслэн хүн төрлөختөнд хэрэгтэй шинэ ажил хийж хүмүүсийг залж аврах бүрэн эрхтэй. Яг зөв. Тиймээс Тийм ээ. өөрсдийн үзэл төсөөлд үндэслэн Бурханы ажил үгийг Библиэр хязгаарлаж болох уу? Тийм ээ. Бурхан Библийн хүрээнээс гадуур үг хэлж ажиллаж болохгүй гэж хэлж болох уу? Тийм ээ. Жан ахын нөхрөлийг сонсоод би үнэхээр мэл гайхсан. Итгэлийнхээ хугацаанд би тийм нөхрөлийг хизээч сонсож байгаагүй. Бурхан шин хизээч хуучирдаггүй. Түүний ажил үг Библиэд биш, харин удирдлагын ажлынх нь хэрэгцээнд үндэслэдэг. Тэр нөхөрлөлч Библи Тийм ээ. Бурханы ажлын баримттай таарсан. Тийм ээ. Тэд яаж ийм ихийг ойлгож ухаарсанд гайхширч байлаа. Миний бодлыг мэдээд Жан ах хэсэг азанснаа ийхүү хариулсан. Бидний эдгээр ойлголт төгс хүчит Бурханы үгээс гаралтай. Эцсийн өдрүүд дэх төгс хүчит Бурханы үг Бурханы ажлын үнэн болон нууцуудыг илчилдэг. Тэгээд ах төгс хүчит Бурханы үгийг уншсан. Тэрийг үздэцгээе. Гайхалтай. Төгс хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Есүсийн цаг үед Есүс өөрт нь байсан ариун сүнсний ажлын дагуу юудэчүүд болон өөрийн дагаж байсан хүмүүсийг удирдсан. Тэрээр Библийг өөрийн хийсэн зүйлийн суурь болгоогүй. Харин өөрийн ажлын дагуу үгээ хэлсэн. Библиэд хэлсэн байдаг зүйлд тэр ямар ч анхаарал хандуулаагүй. Дагалдагчдаа удирдах замыг ч Библиэс хайгаагүй. Ажиллаж эхэлсэн үеэсээ л тэр гэмшлийн замыг түгээсэн ба
хуучин гэрээний зөгнлүүдэд тэрхүү үгийг огтхонч дурдаагүй. Тэр Библийн дагуу үйлдээгүйгээр барахгүй, мөн шин замаар замнаж шин ажил хийсэн. Тэр тунхаглах үедээ хизээч Библиэс лавлаагүй. Хуулийн эрен үед өвчтөйг эдгээх, чөтгөрийг зайлуулах, түүний гайхамшгуудыг хэн ч гүйцэтгэж чадаагүй. Иймээс түүний ажил, түүний сургаал болон түүний үгийн эрх мэдэл хүч чадалд хуулийн эрен үеийн ямар ч хүн хүршгүй байлаа. Есүс ердөөл илүү шинэлэг ажиллаа хийсэн ба олон хүн Библийг ашиглан түүнийг яллаж байсан ч, бүр түүнийг цовдлохын тулд хуучин гэрээг ашиглаж байсан ч, түүний ажил хуучин гэрээнээс давсан. Ийм л биш бол яагаад хүмүүс түүнийг загламайд цовдлуулсан бэ? Энэ нь хуучин гэрээнд түүний сургаалын талаар, мөн өвчтөйг эдгээж чөтгөрийг зайлуулах чадварынхын талаар юу ч хэлээгүйгээс болоогүй гэж үү? Хүмүүст түүний ажил үндэс суурьгүй мэт харагдсан. Мөн хуучин гэрээний тэмдэглэлүүдтэй тохирохгүй зүйл их байсан. Энэ нь хүний алдаа босов. Бурхны ажилд ёс заншлыг хэрэглэх хэрэгтэй гэж үү? Бурхны ажил иш үзүүлэгчдийн зөгнөлийн дагуу байх ёстой гэж үү? Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ? Бурхан уу, эсвэл Библи үү? Яагаад Бурхан Библийн дагуу ажиллах ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй юм гэж үү? Бурхан Библийг орхиж өөр ажил хийж болохгүй гэж үү? Яагаад Есүс болон түүний шавнар амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Есүс амралтын өдрийг сахиж хуучин гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол, яагаад ирснийхээ дараа амралтын өдрийг сахихын оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж, дарс уусан бэ? Энэ бүхэн нь хуучин гэрээний тушаалуудад байхгүй байгаа босов. Хэрвээ Есүс хуучин гэрээг мөрдсөн бол, яагаад эдгээр ёс заншлыг зөрчсөн юм бэ? Бурхан Библи хоёрын аль нь нэгдүгээрд байдгийг чи мэдэх ёстой. Амралтын өдрийн эзэн болохоор тэр бас Библийн эзэн байж чадах босов. Амен. Бурхны үгэнд би бүрэн үнэмшсэн. Үнэхээр Бурхан бүгдийг бүтээж захирдаг. Тэр хүснээрээ ажиллах бүрэн эрх чөлөөтэй. Хүмүүс бидэнд Бурхны ажлыг Библиэр хязгаарлаж зааглах эрх байхгүй. Тийм. Хэдий ингэж итгэсэн ч Библийг үргэлжлүүлэн шүтэх хандлага гаргаж өөрийн үзлээ орхиж чадаагүй. Тэгээд юу болсон бэ? Тэд асар их төвчээр гарган эцсийн өдрүүддэх Бурхны ажлын тухай эзэн Есүсийн эдгээр зөгнөлтэй адил ишлэлүүдийг Библиэс олсон. Та нарт хэлэх зүйл надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнний сүнс болох тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдна. Учир нь тэр өөрийн санаагаар ярихгүй. Харин сонссон зүйлээ тэр ярих болно. Мөн тэр ирэх зүйлсийг та нарт харуулна. Амен. Бас Иохны 12-ийн 47-оос 48-д хэрвээ миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал би түүнийг шүүхгүй. Учир нь би дэлхийн ертөнцийг шүүхийн тулд биш, харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүгч байдаг. Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно гэсэн байдаг. Амен. Эзэн Есүс эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийхдээ үннийг илэрхийлэхээ тодорхой хэлсэн. Библиэд ч ийм зөгнөл байдаг. Учир нь шүүлт Бурхны гэрээс эхлэх цаг болжээ. Тэдний нөхөрлөл үндэслэлтэй байж би сэтгэлдээ
хүлээн зөвшөөрсөн хэрнэ буруугаа хүлээхэд хараахан бэлэн биш байлаа. Гэртээ хараад би Библийг яарвчлан нээж тэдний иш татсан бүгдийг анхааралтайгаар шалгасан. Тэдний тайлбарласан эцсийн өдрүүд дэх Бурхны шүүлтийн ажлыг Библиэд зөгнсөн байдгийг би олсон. Тийм ээ. Би алмаарч өөрөөсөө асуусан. Төгс хүчт Бурхан эргэн ирсэн эзэн гэж үү? Тийм ээ. Дараа нь би эзэнд ингэж залбирсан юм. Оо эзэн минь. Өнөөдөр сонссон ах эгч нарын хуваалцсан нөхөрлөл их гэгэрэлтэй санагдсан. Төгс хүчт Бурханы үгч эрх мэдэлтэй. Хүн тэдгээрийг хэлж чадахгүй. Тийм ээ. Бас төгс хүчт Бурханы үг олон жил Библи уншаад хизээж ойлгоогүй үнний нууцуудыг илчилсэн. Эзэн минь. Төгс хүчт Бурхан болж ирсэн эсгэд тань итгэлтэй байж чадахгүй. Надад удирдамжаа хайрлаач. Амен. Маргааш нь тэд надад Библийн тухай нууцыг задлах нь хэмээх сайн мэдээний киног үзүүлэхэд тэр кинон дээр гол дүрийн баатрын Библийн гадна Бурхны үг байдгүй. Бусд нь бүгд тэр зүзэл гэх үзэл санаан дээр нэг ах нөхөрлсөн. Тэр ахын үг миний сэтгэлийг хөдлөсөн. Тийм ээ. Тэгэд юу гэж хэлсэн бэ? Тийм. Тэр нөхөрлөгтөө иш үзүүлэгчдийн дамжуулсан Бурхны үгийг Библийг эмхтгэхдээ хянан засварлагч нар орхигдуулж хоорондоо санал зөрөлдсөний улмаас хуучин гэрээнд бүрэн ихээр нь оруулаагүй. Энэ нийтээр зөвшөөрдөг баримт. Бурхны ажил болон үг Библийн гадна байхгүй гэж хэлж яаж болох вэ? Тэгж хэлж болохгүй. Тийм шүү. Иш үзүүлэгчдийн хаягдаж орхигдсон зөгнөлүүд Бурхны үг биш гэж үү? Шинэ гэрээнд ч эзэн Есүсийн хэлсэн бүхэн багтаагүй. Үнэн дээр эзэн Есүс 3 жил гаруй ажиллахдаа 4 сайн мэдээнд орсноос хэд дахин их үг хэлж номлосон талаар бид огт мэдэхгүй. Тийм ээ. Иохны сайн мэдээнд хэлснээр түнчлэн Есүсийг хийсэн өөр олон зүйлс байгаа ба хэрв тэд тэр бүгдийг бичсэн бол тэдний бичсэн номуудыг ертөнц хүртэл өөрөө багтааж чадахгүй байх байсан гэж би боддог. Тийм ээ. Яг зөв. Энэ нь шинэ гэрээнд эзэн Есүсийн ажил үгс бүгд бичигдээгүй гэдгийг баталж байна. Бурхны үгийн маш хязгаарлагдмал хэсэг нь Библиэд бичигдсэн байгаа. Бурхны хэлсэн үг тэнд яавч бүгд ороогүй. Тийм ээ. Тиймээс Библийн гадна Бурхны ажил үг байхгүй. Бусд нь тэр зүзэл гэж хэлэх нь бодит баримттай огтны эзэхгүй. Яг тийм. Ямар ч үндэслэлгүй. Тийм ээ. Тэр үнэн. Үүнийг үзээд би тэр үнэн. Яхова Бурхны үг хуучин гэрээнд бүгд ороогүй байдаг. Бодол да. Тэр газар дээрх хүмүүсийн амьдралыг мянган жилийн турш залж чиглүүлсэн. Иш үзүүлэгчдэд Библиэд байгаа үгийг л хэлсэн байх боломжгүй. Эзэн Есүс 3 жил гаруй номлосон. Сайн мэдээний 4 номд түүний бүх үг бичигдсэн байж яаж болох юм бэ? Би яаран шууж болохгүй. Анхааралтай баягээд улмаар ихэд сонирхон үргэлжлүүлэн үтсэн. Кинон дээрх ах үргэлжлүүлэн итгэлийнхээ явцад бид бүгд Библийг уншдагч Библийн бодит байдлыг тодорхой ойлгоогүй. Одоо төгс хүчт Бурхны үг үүнийг илчилсэн гэсэн. Видеог үзцгээе. За. Төгс хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Библийн бодит байдлыг хэн ч мэдэхгүй. Энэ нь Бурхны ажлын түүхэн тэмдэглэл. Бурхны ажлын өмнөх 2 үе шатны гэрчлэлээс цаашгүй бөгөөд Бурхны ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй. Энэ нь хуулийн 90 үе болон нэгүслийн 90 үе дэх Бурхны ажлын 2 үе шатыг баримтжуулсан байдаг гэдгийг Библийг уншсан хүн бүр мэддэг. Хуучин гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд хуулийн 90 үеийн төгсгөл хүртэлх Йеховагийн ажлыг тэмдэглэсэн байдаг. Шинэ гэрээ нь 4 сайн мэдээнд байдаг газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулийн ажлыг бичсэн байдаг. Эдгээр нь түүхэн тэмдэглэл босуу. Өнгөрсөн үеийн зүйлс
өнөөдөр түүх болдог. Тэдгээр нь хичнээн жинхэнэ бодтой байх нь хамаагүй. Түүх хэвээр бөгөөд түүх нь өнөөдөрт чиглэж чадахгүй. Учир нь Бурхан түүхийг эргэн хардаггүй. Иймээс хэрвээ чи зөвхөн Библийг ойлгож өнөөдөр Бурханы хийхээр зорддог ажлын юугч ойлгодоггүй бол мөн Бурханд итгэдэгч ариун сүнсний ажлыг ирж хайдаггүй бол Бурханыг ирж хайна гэдэг юу гэсэн утгатайг ойлгодоггүй юм байна. Хэрвээ чи Израилийн түүхийг судлахын тулд Бурхан бүх тэнгэр газрыг бүтээсэн тухай түүхийг шинжилэхийн тулд Библи уншдаг бол Бурханд итгэдэггүй юм байна. Гэвч өнөөдөр чи Бурханд итгэж, амийг эрэлхийлж, Бурханыг мэдхээр эрэлхийлэн, үхмэл бичиг үсэг, хоосон сургаал, эсвэл түүхийг ойлгохоор эрэлхийлдэггүй тул өнөөдрийн Бурханы хүслийг ирж хайх ёстой ба ариун сүнсний ажлын чиглэлийг хайх ёстой. Хэрвээ чи археологч байсан бол Библийг уншиж болох юм. Гэтэл тийм биш. Харин Бурханд итгэдэг хүмүүсийн нэг бөгөөд өнөөдрийн Бурханы хүслийг ирж хайсан чинь дээр. Амен. Дараа нь тэр ах нөхөрлөж Библийг Бурхан ажиллаад дуусгасны дараа Бурханы ажил үгийг хүмүүс бичиж тэмдэглэн эмхтгсэн. Энэ бол Бурханы урдын ажлын түүхэн тэмдэглэл, Бурханы ажлын гэрчлэл төдий. Энэ Бурханыг төлөөлдөггүй. Хүн төрлөختнийг аврахад Бурханыг орлож чадахгүй. Библийг Бурхантай харьцуулж болохгүй. Бурхан бол амийн их сурвалж. Түүний үг бол амийн усны дуусшгүй их болог. Библи бол ердөө Бурханы ажлын тухай түүхэн ном. Бурханы тодорхой хэсэг үг бичигдсэн байдаг. Библийг яаж Бурхантай эн зэрэгцүүлж болох вэ? Тийм ээ. Бурхан шинэ хизээч хуучирдаггүй. Бурхан ярин үе бүрд шинэ ажил хийж, шинэ үг айлддаг. Хэрв Бурханы урдын үгтэй зуралдаад шинэ ярин үеийн Бурханы ажил үгийг нь яллавал Бурханыг эсэргүүцдэг хүн болно. Тийм ээ. Нэгүслийн ярин үед эзэн Есүс шинэ ажил хийж, шинэ үг айлдсан ч Иудын тахилчид төдийгүй фарисеучуд хуучин бичвэрүүдтэй гожуудлан зууралдаж Тийм ээ. Бурханы бүх үг ажил тэнд байгаа гэж бодон эзэн Есүсийг эсэргүүцэж яллсан. Эзэн Есүсийг цовдлохоор сүлбэлдэж жигшүүрт нүгэл үйлдсэн. Тийм ээ. Одоо эцсийн өдрүүдийн Христ төгсөжд Бурхан үннийг илэрхийлж шүүлтийн ажил хийдэгч энэ нь Библиэд бичигдээгүй. Бичигдээгүй болохоор Библи Бурханы эцсийн өдрүүдийн ажил үгийг орлож чадахгүй. Хэрв Бурханы одоогийн ажил үгийг хүлээн авалгүйгээр Библийг л баримтлавал эцсийн өдрүүдийн авралыг хүртэхгүй. Бурханы шинэ эрен үеийн ажил үгээр таягдан хаягдана. Тийм шүү. Тэр үнэ. Би үүнийг маш нухацтай бодож үзсэн. Тийм ээ. Библи бол Бурханы ажлын гэрчлэл. Бурханы үгийг тэмдэглэсэн нь хагас дутуу. Би пастор ахлагчдын үгийг үргэлж сонсож Бурханы бүх үг хаанч биш, Библиэд л байдаг гэж боддог байсан ч энэ үзэл маш тэнэг утгагүй юм. Тийм ээ. Хүн төрлөختнийг аврах Бурханы ажил үргэлж урагшилж байдаг. Бурханы ажил үг хуучин гэрээгээр хязгаарлагддаг бол нэгүслийн эрен үед золин авралыг гүйцэтгэхгүй. Хүн төрлөختөн хуулийн дор амьдарч, хууль зөрчснийхөө төлөө яллагдаж цаазаар авах байсан. Тийм ээ. Тэгвэл хүн төрлөختөн өнөө хүртэл амьд үлдэхгүй. Тийм шүү. Хүнийг шүүж цэвэрлэхээр эзэн эцсийн өдрүүдэд эргэж ирээгүй бол бид үрд нүгэлд амьдарсаар байх байсан. Тийм ээ. Бурхан бол ариун. Бохироор дүүрсэн бид яаж эзний царайг харж чадах вүлээ? Яг тийм. Энэ сайн мэдээний киног үзнэхээ дараа гол санааг нь дахин бодсон. Миний хуучин үзэл бодлыг төгс хүчт Бурханы үг нурааж Бурханы
эцсийн өдрүүдийн ажлыг судлахаар шийдсэн. Бурханд талархъя. Бурханд талархъя. Хожим нь тэд бас хурганы нээсэн хуйлмал номыг илгээсэн юм. Төгс хүчт Бурхны үг, миний бодол, үзэл санаа, Өрөөгдөх гэсэн сэтэл. бас бие тоосон зан, овмих, ёрын муу байдал, үннийг жигших зэрэг завхарсан зан чанарыг илчилсэн. Унших явцдаа эдгээр үг ариун сүнснээс ирсэн гэдэгт итгэлтэй байсан. Тийм ээ. Гагцхүү Бурхан л хүмүүсийн зүрх сэтгэлийг харж бидний буруу сэтэл дотоод ялзралыг илчилж чадна. Тийм ээ. Төгс хүчт Бурхан олон үннийг илэрхийлсэн. Жишээ нь Бурхан хүн төрлөختнийг удирдах зорилго. Библийн дотоод төөх Бурханы авралын ажил, жинхэнэ итгэл. Бурханд дуулууртай байдал гэж юу болох? Хэн түүний хаанчлалд орж чадах? Гэх мэт үннийг шашинд байх хугацаанд би хизээч сонсож байгаагүй. Гайхалтай. Үнэхээр нүдийг минь нээж. Тийм ээ. Төгс хүчт Бурханы үг ажил болоо. Эзэн Есүсийн хэлсэн үгийн биелэл гэдгийг харсан. Та нарт хэлэх зүйл надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнний сүнс болох тэр ирэх үедээ та нарыг бүх хүн рүү удирдана. Амин. Илчлэлд ингэж байдаг. Тэнгэрдэж, газардж, газрын доорч хэнч тэр хойлмол номыг нээж доторхыг нь үзэж чадсангүй. Харцгаа. Номыг нээж 7 лацыг задлахын тулд Юдагийн овгийн арслан буюу Давидын үндэс ялсан билээ. Амин. Одоо төгс хүчт Бурхан цэвэрлэгдэж аврагдахт нь хүн төрлөختөнд юу хэрэгтэй тухай үннийг дэлгэжээ. Энэ бол эцсийн өдрүүдийн хуйлмал номонд бичигдсэн зүйл. Бурхны гэрээс эхлэх Бурхны шүүлтийн ажил гэдгийг би харсан. Тийм ээ. Төгс хүчт Бурхны үгийг хэдхэн сар уншаад л шашинд итгэсэн 10 гаруй жилд ойлгосноос хойш илүүг ойлгож авсан. Тэр үнэ. Тийм шүү. Бурхны үг бол амийн усны их болог. Биднийг тэтгэх дуусшгүй хангалт гэдгийг харж төгс хүчт Бурхан бол эргэн ирсэн эзэн Есүс гэдэгт итгэсэн. Бурханд талархъя. Амин. Гайхалтай. Тийм ээ. Би догдлохын хажуугаар бас маш их харамссан. Би өмнө нь Библийг шүтэж төсөөлдөө үндэслэн пастрыг сонсож Бурхны үгийг Библиэр хязгаарлаж байснаа бодсон юм. Үнэхээр зөрүүд байсан ч Бурхан намайг хөөн зайлуулаагүй. Ах эгч нараар олон удаа хаалгыг минь тогшуулж намайг залж чиглүүлэн өөрийнхөө дуу хоолойг сонсгож би эзний ирэлтийг алдаж өнгөрүүлээгүй. Тийм шүү. Төгс хүчт Бурхны авралд талархъя. Бурханд талархъя. Амин. Сайхан Бурханд мэдүүлгээрээ. Тийм шүү.